1987 онд хүн төрлөختөн 5 тэрбум дахь иргэнэ үлгэд авчулаа. Харин түүнээс 12 жилийн дараа буюу 1999 онд дэлхийн хүн ам 6 тэрбумд хүрч байсан юм а. Тэгвэл 6 тэрбум дахь иргэнэ бүртгэснээс хойш мөн л 12 жилийн дараа бид 7 тэрбумул болсныг нэгдсэн үндэсний байгууллага зарлалаа. Дэлхийн хэмээх гаргийнхан 7 тэрбумд хүрч өнөр олуулаа болж байгаа нь баяртай үйл явдал боловч бас энэ үйл явдал бидэнд асар их зүйлийг бодож эргцүүлэхэд хүргээд байна. Дэлхийн хүн ам өнөөдөр 7 тэрбум хүрсэн дэлхийн ертөнцийн өмнө хүн сорилтууд тулгарлаа. 7 тэрбум хүний хоол хүнсний хэрэглээг хангах асуудал бурцаар тавигдж байна. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг хэдий тэмч 7 тэрбум хүнийг тэжээх хоол хүнс их дэлхий дээр хангалттай биш байна. Байгаль, уур амьсгал, хүний буруутай үйл ажиллагаа гээд олон хүчин зүйлээс болж үр шимээ улам бүр алдаж байгаа хөрс шорооноосоо бид одоо байгаагаасаа илүү ихийг хүсээд нэмэргүй болоод байна. Тийм ч учраас гарц хайж дэлхийн эрдэмтэд биотехнологийн салбарт шат ахиулсан нэгэн нээлтийг хэрэглээд нэвтрүүлсэн юм. Энэ бол хувиргасан амьд организм. Удамшлын мэдээллийг одоо хайчилж дундуур нь огтолж чаддаг тийм ферментүүдийг нээсэн байна. Дараа нь бол буцаагаад ойчдаг лигаза гэж ферментийг бас нээсэн. Тэгэхээр одоо молекул хайч гэж нэрлэдэг байгаа юм бол генийг дуртай газраа салгаал дуртай газраа хавчаал ойчих болцоо гарсан. Дээрээс нь 3 дахь нөхцөл нь юу вэ гэхээр зэрэг нөгөө шин ялгсан огтолж аваад ялгсан генийхаа хэсгийг аваачаад өөр бие махбодод шууд оруулаад ойчдаг лигаза фермент ашиглаад энэ дээр л үндэслэсэн ийм шинэ үеийн хүн төрөлхтний нээсэн ийм шинэ технологи гэж ойлгох хэрэгтэй юм л да энэ. Орчин үеийн биотехнологийн аргаар одоо энэ өндөр технологи гэсэн үг тийм ээ. За ийм аргаар одоо хэрэглээд одоо гаргаж авсан одоо ийм организм болохоор хувирсан амьд организм гэж байгаа. За тэгэхээр технологи үүдгээр одоо генетикийн хувьд одоо шинж тэмдэг бүхий одоо ийм одоо организмыг гаргаж авч байгаа. Жишээлх юм бол одоо ган тэсвэртэй, хүүтэн тэсвэртэй тийм үү ийм одоо буудай хүнсний одоо бүтээгдэхүүн гаргаж авч байгаа. Тэр урд нь тэр ургамал нь бол одоо өөрийнх нь үндсэн мөн чанарт нь бол тийм шинж тэмдэг байгаагүй. Тэр орчин үеийн одоо энэ биотехнологийн генийн инженерчлийн аргыг ашиглаад одоо тэр ген тэр одоо тухайн одоо амьтан ургамал бичил биетнийг хүүтэн тэсвэртэй, ган тэсвэртэй, эсвэл одоо элдвэн энзийн одоо хөдөө аж ахуйн хортон шавж гербицид тэсвэртэй болох ийм шин чанартай болох ийм арга ажиллагаа хийгээд гаргаж авсан амьтан ургамлыг болохоор үүдээ одоо шижмэл гентэй генетикийн аргаар хувиргасан организмууд гэж нэрлэж байгаа. Хувиргасан амьд организм монголчууд бидэнд цоо шин үг. Тийм ч учраас харих бол нэг л хөндөй бүр зарим нэгэнд нь айдас хүйц дагуулan сонсогдож байгаа. Гэхдээ монголчууд бид ч бас амьд организмыг эсийн генийн төвшөнд хувиргаж амьдрал ахуйдаа өргөнөөр хэрэглэж байсныг эргэн сануулъя. Өөрөөр хэлбэл хувиргасан амьд организм шин үгчгэлээ цоо шин ойлголт биш юм. Жишээлбэл манай одоо малчид болвол энэ сайн үйлдвэрийн мал гаргах, өөрийнхөө малын чанар ухсааг сайжруулах, хурдан морийг одоо таньж хооронд нь нэвцэлтүүлэх замаар гаргах ч гэдэг юм уу. Ингэж нөгөө генетикийн мэдээллийн солилцоод улам одоо илүү шинж чанартай, илүү сайн шинж чанартай ийм мал амьтныг гаргаж авч байсан юм туршлага байгаа. За энэ орчин үед бол яг одоо тэр энэ үйл ажиллагааг маш их хурцсгаад тэр олон одоо эвцэлдүүлэн хэд жил, 2 жил болдог тийм юмыг л одоо хэдхэн секундэд, минутанд хийдэг. Тэр генийн шууд зөөгөөд тухайн организм дотор оруулцдаг юм байна. Ийм л одоо процессыг л хэлж байгаа. Дэлхийн ертөнд тэр чигээрээ шинжлэх ухааны ололт амжилтаас зогтын аргагүй байдалд хүрсэн. Тийм ч учраас хувиргасан амьд организмыг дэлхийн улс орнууд сайн талаас нь харж амьдрал ахуйдаа өргөнөөр ашиглаж хэрэгжилж байна. Эдийн засгийн олон давуу талыг бий болгоод байгаа дэлхийн хэмжээний ололт болсон хувиргасан амьд организмын эргэн тойрондох цуврал нэвтрүүл гэхээ энэ удаагийн дугаарыг өндөрлж байна. Харин эх 7 хоногийн нэвтрүүлгээрээ хувиргасан амьд организм түүний гаралтай бүтээгдэхүүнүүд дэлхий дахинд ямар тархацтай хэрэглээ ямар хэмжээнд байгаа тухай хүргэнэ. Америкийн нэгдсэн улсын эрдэмтэд хойд туйлын загасны генийг үзээцгэнд суулгаснаар хүүтэнд тэсвэртэй шин зүйлийг гарган авчээ. Зүүн өмнөд Азийн орнуудад А витамины дутагдлын өвчин элбэг тохиолддог. Хүнсний гол бүтээгдэхүүн болох цагаан будаанд А витамины генийг шилжүүлж баяжуулснаар энэ төрлийн өвчлөлийн хэмжээг бууруулж чаджээ.
Гадилд хөмс зэрэг өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнд вакцины генийг суулгаж элдв өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болжээ.